Алтай Чулуутынхан. Арханга аймгийн Чулуут сум 3928 км квадрат нутаг дэвсгэртэй. Сумын төв нь аймгаас 127 км, Улаанбаатар хотоос 600 гаруй км зайд оршдог. Хой талаараа Хангай, зүүн талаараа Өндөр улаан, урд талаараа Их Тамир сумд, баруун талаараа Баян-Хонгор аймгийн Жаргалантай 3 бүлэг сумдтай хэлдэг. Чулуут сум 2009 оны эхний байдлаар нийт хүн ам 4000-аад, мал сүргийн тоо толгой 123,331-д хүрээд байна. Нутгийн захиргааны бүтцийн хувьд Үлзий толын баг буюу 1-р баг, 100 модны баг буюу 2-р баг, халуун усны баг буюу 3-р баг, хайрхны баг буюу 4-р баг, хөрмийн баг буюу 5-р баг болно. Чулуут нутгийн өмнөд төв хэсгээр ханга хайрхны гол нурууд эг, хүрэм, харлаг тансардаг, цогт сүмбэр, жаргалант, гичгэн тэргүүт сүрлэг уулстай. Төв болон хойгууран Шивэтийн гэлман, эх халуун аршааны Баян зүрх, Улаан овоо, Наран овоо, Ёст, Тусгалын уулс, Чулуут, Үлзийд, Хүрэмт, Хойд, Урд мөрөн, Хануугуулын өргөн хөндийтэй Баян тансаг нутаг билээ. Чулуут сум нь хуучнаар Сэцэн Чин вангийн хошуу, Шива Ширээд хотогтын шав хошуу болоо. Ийм л одоо төрдөх таарлж исэн сайхан төр юм байна. Энэ бол одоо хүний ижилдэх шигтэй байх юм байна гэж айлдаад тэгэл ийгээж одоо тэр 8 гэр байна хэчнүүл тэр тэгээ сүүлдээ одоо нардын сах гараад хүний ижилдэх эрхтэй болгоно хийзэр өөрийнхөө юм би гасцсан юм л. Сарвал тунгал байх үедээ нэг тийм захаа бичээд дэг нь хаад өгчиж. Хизээ нэгэн цагт бол миний юм хураагдсан шүү. Хураагдахад нэг хүмсүүж ирэх бах. Тэр хүмсүү тэр нэг хүнийг даргалж ирнэ. Тэр хүнд өгч горой гэл. Тэгэл тэр англи хаваад энд хийцэн байсан юм байна л да. Тэгээ Дамдангаа гэж дээр би одоо нэгтлэн хийжсэн гэдэг сайхан хүн байлаа. Нөгөөдөө чинь танилцсан чинь тэр Дамдангаа ярьж байгаа юм. Ширээтгийн хагуу хүн байсан юм байлээ шүү дүү. Манай хадамаа дэрс хийдэг гэдэг хүн одоо 30 хүрээний дээр одоо алуу хичээсэн. Тэгээ игээний хөрөнгө хураах гэдэг хүмүүсөө томлоор дэрс руугаа толгойлуулаад 3 хүн явуулжээ. Тэгэл яах вэ? Тэгэл дагын хааны хэдэн хөвгт байсан өчр байдлаа ярьжтэй. Одоо ингээд за яах манай хүн ч өгөөсөн бас ярьж ирсэн юм аа. Миний хөрөнгө хаах шүү. Гэхдээ энэ хураах гэж ирсэн уусуудын даргалж байгаа хүнд нь өгч хоройг нэг бичиг байгаа юм гээд аваад өгч. Тэгсэн дэрсэд идгээд хийцэн байсан өгч. За манай нутаг орн бол одоо өндийнхэн үеэсээ одоо шашин ном бол одоо маш их сайхан дэлгэрсэн тийм орон нутаг юм аа. Хажид их голсон нар хажид давг хажид тэгээ хажидын одоо жанлав буюу одоо хажидын орон гэж манай нутгийг одоо ялангуяа одоо манай Ширээтийн хүрээ одоо хажид голсон орон байлаа. Чулуут сумын төвөөс хойшоогоо 30 км-т Баян зүрх уулын ард далай мандлаас дээш 2190 м-ийн төвшөнд халуун улсны аршаан унтрадаг. Энэ аршааныг нутгийн Шива Ширээд хотогт ихэд сүсгэлэн хүрддэг байжээ. Уг аршаан хуучин төмөрлөгийн зузаан тунмал, ховирмал занар, элсэн чулуун доороос 41-45 градусын халуунтайгаар унтрадаг. Аршааныг Баян зүрх уул, Ангар Хаймбулуу, Баатархан, Самбилан уулас хүрээлнэ.
Уг Аршааныгийн нутгийн унган хүү аршин судлалын нэрт эрдэмтэн клиникийн профессор Намбарвай гадаад дотоодын нэрт эрдэмтэд мэрэгжилтнүүдэд олон жил судалж алдаршуулжээ. Манай удмынхан бол энэ одоо улаан авааны хавьд нутгалж ирсэн. Тэнд одоо миний ижи тэр өвөг эцэг одоо ах トゥ нар бүгд өс тарнж байцсан юм сайхан нутаг байдаг. Тэр бол Чулуут голын одоо урд талд байдаг юм сайхан нутаг байгаа. Эмчийн ажлыг би одоо 50 гаруй жил 57 онд л би анагаахын ангиг төгссөн хүн. Тэрнээс хойш одоо ингээл үржиж ажиллаж байгаа. Тэгээ би сүүлд нь бол одоо энэ их орныхоо сайхан байлаг болсон. Хүний эрүүл мэнд бас тус болдог. Ариун сайхан мөнгөний аршааныг дагнаж ажилласан. За энэ талаар бол одоо хуучин Оросын эрдэмтч ажиллаж ирсэн. Тэгээ залгаад манай үндэсний эрдэмтгүүд ажилласан. Тэдэнтэй хамтраад тэдийг залгаад гэдэг юм залгамжлаад одоо би Оросын эрдэмтгүүдтэй хамт одоо хүртэл энэ их орны аршааныг судалж байна. Улаан аваа уул бол мөнх тэнгэрийн эрчим хүч, уул усны эзэдийн ивэл даатгалтай эр үсийн далдын өвдөс жанлав агуулан түгээдэг хотол даяарын дахлах шүтээнд дагшин хайрхан билээ. Энэ уулыг Чулуут нутгийнхан нь дахин шүтдэг төдийгүй эрт үеэс үеийн үед Монгол төрийн зүтгэлтэд дээдлэн залбирсаар ирсэн уламжлалтай сүсэг бишрэл оршсон уул юм а. Эдүгээс нутгийн унган иргэн Намбарвай хүү Монгол улсын ерөнхийлөгч Энхбаяр тэргүүтээ төр нийгмийн зүтгэлтэд дагсаар байна. Чулуут нутгийн цуута түмнээс эх орнон